За. А варианти дөрөвдүгээр бодлого авч эхлэе. За тригонометрийн хэлбэр. За нэгээс асах нь. За энэ бол А-гаас Б-ийн квадрат язгарын квадрат задлах юм бол синус квадрат 20 градус. Уртаас бүртэмж хасхын нэмэх нь 2 синус 20 градусын үржих косинус 20 градус. 2 аа тийм. За энэ квадрат нэг болчихсон. Тэгээ урт нэмэх хасцаа учраас хасах нь косинус квадрат 20 градус болно. За энэ доод хуваарь косинус 40 градусыг би юу болгочих. Давхар чинь номер задлчих юм бол косинус квадрат 20 градус хасах нь синус квадрат 20 градус синус квадрат 20 градус болно. За энэс энэ x сүрэг тэмдэгтэй синус квадрат 20 градусаар хуваслаа. За энэ синус квадрат 20 градус косинус квадрат 20 градус дээр нэмэхээр хасах нь болно. А тэр маань энэ нэмэх нийтдээ устддаг болно. За тэгэхээр энэ бол юу гэх юм бэ? За энэ юу гэх юм бэ? 2 синус 20 градусын үржих косинус 20 градус хуваах нь косинус квадрат 20 градус үржих. За косинус квадрат энэ косинус хураач юм. 2 үржих синус 20 градусын хуваах нь косинус 20 градус үржих юм байна. Тэгэхээр 2 синус косинус хуваах тангас болох учраас 2 тангас 20 градус гэх юм байна. За энэ маань зөв хариулт буюу 2 тангас 20 градус буюу D хариулт. D хариулт зөв байна. D хариулт. За бид одоо энэс Б-ийн дүр. Б-ийн дүр. За Б-ийн дүр мөн адилхан өстэй болов. За синус 25 градус хасах нь косинус 25 градусын квадрат болоод тэгээд энэ хуваах нь болсон тэгэхээр косинус 25 градус байсан чинь 2 дахин үүсчихтэй 50 градус синус квадрат 25 градус. За үүний мөн яг үнэхтэй адилхан. За нэг энэ нэг байгаа энэ синус квадрат косинус квадрат нэмэх нь удаа асах чинь асны босдно. За тэгэхээр энэ үүсэх гэхэд 2AB хастай гарч ерөнхий хастай учраас нэг болно. Тэгэхээр 2 синус 25 градусын үржих косинус 25 градусын гарч ирнэ. Яг энэ дээдлийн язгарын квадрат задлсан шиг энийг задлаа. Тэгээд юм хэлчих юм байна. За нөгөө талаас энэ 50 градусын хүн адилхан 40 градусын 20 задлж ирсэн шиг 50 25 болж давхар үзэх юм задлах юм. Косинус квадрат 25 градусаас хасах нь синус квадрат 25 градус. За нэмэх синус квадрат 25 градус учраас хастай нэмэлттэй болсноо энэ ер нь косинус квадрат 25 градус хэлнэ. За энэ хоёр хураач юм бол 2 синус 25 градусыг хуваах нь косинус 25 градус буюу 2 тангас 25 градус гэх юм. 2 тангас 25 градус. За 2 тангас 25 градус гэдэг маань мөн D хариулж байна. Зөв хариулт D. За гоо C-ийн дөрөв. C-ийн. За C-ийн дөрөв маань мөн өстой болоо синус квадрат 20 градус. Нэмэх косинус 40 градусыг хуваах нь. За синус 20 градус дээр нэмэх нь косинус 20 градусын квадрат хасах нэг. За энийг мөн яг өмнөх хоёр удаа болчихно. Энийг хэмээнүүдээр энийг давхар үзгийн косинус томьёогоор задлах юм бол хастай гарч ирэх тусад нэмэлттэй үлдэн буюу косинус квадрат 20 градус үлдэн. За энэс синус квадрат 20 градус косинус квадрат 20 градус нийлбэрч нэг болоод хасны тусад тэгвэл яах вэ? 2 синус 20 градусын үржих косинус 20 градус энд гарч ирнэ. Тэгээд тэр маань косинус 20 градусаар хураагдана. Тэгэхээр яг 2-ын 1 косинус синус бахаар котангас 20 градус. За энэ маань
Манайд бол 2-1 котангаас 20 градус буюу B хариулт зөв болж байна. За дөрөвдүгээр буюу D-ийн дөрөвдүгээр вариантын дөрөвдүгээр болж байна. За нэг дөрөв синус квадрат 25 градус. Ерөнхийд косинус 50 градус. За ерөнхийдөө бол энд 25 тавтар бүлэгтэй адилхан юм ачиж байгаа. За синус 25 градус. Ерөнхийд косинус 25 градусын нийтийн квадратаас нэг асууж. За энэс ялгаагүй. Энийг давхарч косинус батлах юм бол косинус квадрат 25 градус болно. За энэ дээр бол нэгээр хасагдаад 2 синус 25 градус косинус 25 градус. За энэс косинус нэгтэй хуваагдах юм бол 2-1 котангаас 25 градус гарлаа. За энэ манай бодлого дээр манай тестэн дээр 2-1 котангаас 25 градус буюу C хариулт зөв байжээ. За энэ яг дөрвөн хөлбөрийг зохиохдоо бол энэ нэг бодлого аваад тэ энэ бодлого ерөнхийдөө нөхцөл байдлыг байраа солих хэрэгтэй. Энэ дундлын тэмдгийг энэ хоёр тэмдгийг өөрчлөх хэрэгтэй. Энэ дээр очиж C оролцсон юм байна. За B-ийн бодлогыг бас байраа солих тэмдгийг ингэж авах баг зэрэг өөрчлөв. B хоёрыг гарч ирсэн. Гэхдээ ерөнхий бодлогууд бүгд ижилхэн төстэй байна.